За дараагийн хэлтгэл соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ агсан төвчний сургалтын албаны дарга доктор PhD Инхбатар. За хэлцүүлэх хэлтгэлийн нэр за бурхан халдун хайрхан хавийн аж ахуй соёлын онцлогоос. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний хувьд энэ хайрхан тойрсон ард иргэдийн аж ахуй соёлын онцлогоос цугас дурдах гэсэн. За газар нутгийн хувьд бол за хамгаалтын захиргаа маань өөрөө нэг 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэр дээр оршиж байгаа. За миний хувьд бол за хойд биений 3 сум, за Цэнхэр мандал, Өмнө дэлгэр, за Мөнгөн морьт гэсэн сумдуудад угсаатны зүүн судалгаа хийж исэн. За онцогийн хувьд бол за угсаатны зүүн судалгааны материал тулгуурлаж байгаа учраас за нэг сүүлийн 60-70 орчим жилийн асуудлыг ярина гэсэн үг юм а. За мэдээж одоо арга зүйн хувьд аман түүхийн асуудлыг л хөндөх юм зүйл яригдана. За энд байгаад байгаа ер нь Монгол газар орны нийтлэг байдал аж ахуй соёлын мал аж ахуйн эрхлэлтээс гадна энэ ангийн соёлын хоцрол бол нэлээд түгээмэл байж ирсэн ийм зүйл байгаад байгаа. За ингээд одоо ялангуяа энэ Өмнө дэлгэр, Бэндэр, Цэнхэр мандал сумдаар нутгалж байгаа. За удмын гэж хэлж болох анчтын төгсгөлдөө ялангуяа одоо энэ Бэндэр сумын Дэчин гомбогоо байж байна. За социалист нийгмийн үед бол нэлээд л одоо яг ангийн төлөвлөгөөнд нохлогдож исэн ийм хүн байж байгаа. За энэ Цэнхэр мандлын гочоогоо байж гин. За ингээд энэ бол одоо үерээ удамч хамнагны анчид байж байгаа. За Өмнө дэлгэрийн Цэрэнбэлгуа байж гин. За ингээд ямар нэгэн байдлаар бол ангийн соёлд оролцож явсан ийм хөгшчүүл байгаамаа. За мөн одоо энэ анчтын төгсгөл бол одоо энэ хөгшчүүд дээр байгаа би одоо сая яг одоо энэ нэр нь орхоо байж чадах. Энэ нэр нь гутаагаад жил болгон гардаг. Би 2-3 дахижил намар гутаагаад гарч исэн энэ хөгшчүүлийн нэг өвгөн байж байгаа. За энэ мөнгөн дээр очисон хүн болгонд л ер нь яриа авдаг юм да. Энэ Зоригтбаатар гэдэг хүн байгаа. Энэ ч одоо бас тал талын илдэвтэй одоо бүх сумын харцах солтой модоор юм хийн ангийн соёлын бас нэлээд уламжилтай. За хууччлалыг дагаж нэлээд тайгад явж исэн ийм хүн байгаа. За энэ анчтын юу бол одоо түрүүний тэр ректор докторийн ярианд яриад байгаа тэр 3 голын экстицд энэ тэр газарлж исэн олиошиггүй хэд хэдэн мундаг анчид биэлдээд тэдгээрийн хоцрол юм байгаа. Одоо шилбэл олиошиггүй одоо галын зээ баха дэлгэр туул гэдэг нэг хүн Өмнө дэлгэр дээр Мөнгөн морьт дээр байж байгаа. За эдгээр хүмүүсийн аман түүхтэр би ярина гэсэн үг юм. За тэгэхээр миний ярих гээд байгаа энэ цаг үе чинь өөрөө нийгэм улс төрийн хувьд ямар зүйл байсан бэ гэдгийг бид хүн сайн мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ шашингийн үзэл суртал ноёлсон ийм л цаг хугацаа байж байгаа. Энэ шашингийн үзэл сурталаа бид хүн энэ уламжит аж ахуй соёлын мэдлэгээ бол нэг ялгаагүй дайруулсан байгаад байдаг. Өөрөөр хэлэх юм бол мал хан чатах байдаг юм уу, аливаа сан тахилгын зүйл, уул аваа дахих эдгээр зүйлийгээ бол адилхан хоцрогдсон нийгмийн бурангүй ёсны үлдэгдэл юм байна гэсэн ийм агуулгаар нийтэд нь улс төрийн бодлогын хүрээнд бол шийдчихсэн. Гэхдээ энэ нь бол ард иргэдийн дунд яг нэг тийм тогтолцоотойгоор бид хүн бас нь уламжлалаасаа бол салчаагүй наман түүхийн зүйлээс тодорхой харагдаж байгаа юм. За энэ холбогдох тогтоол шийдвэр баримт бичгүүдийг бид хүн харж байна тийм ээ. За шүтэх бишрэх эрхчлөөний тухай асуудлуудыг бол нэлээд жигдээд хуульчлаад өгсөн байж байгаа. За энэ ер нь одоо сайд нарын зөвлөлийн тодорхой тогтоол шийдвэрүүд л харагдаж байна да. Та бүхэн энэ дээрээс л бол харж чинь гэсэн үг юм. Тэгэхээр бид бүхний ярьж байгаа энэ ард иргэд энэ хайрхан хавийн газар нутгатайгаа яаж харьцаж байгаа юм бэ гэдэг дээр 3 зүйлийн харилцааны хэлбэр үүсээд байгаа. Нэгдүгээрт нь бол энэ ан авийн зүйл байгаа. Энэ бол нэлээд уламжилт язгуурын зүйл. Яалчгүй энэ газар нутгийн онцлог бүс нутгийн онцлогийг харах зүйл. За мэдээж нийтлэг зүйл бол энэ малын бэлчээр мал аж ахуйн эрхлэлттэй холбоотой. За мөн өдөр тутам биш юмаа гэхэд цаг улирлын
онцгой тохиолдол гэж эргэлж болох монголчуудын дөрвөн улирлын баяр наадамтай холбоотой тахилга шүтлгийн ийм гурван зүйлээр бол ард иргэд энэ хайрхантайгаа бүс нутагтайгаа харилцаа холбоонд орж ийнө гэсэн ийм санаа байна. За бид бүхэн түрүүн гүйлгээд харсан баг одоо тогтоол шийдвэр сайдарын зөвлөлийн тогтоол шийдвэрүүдээс бол нэг үзэл сурталтай ийм үед ард иргэд өөрөө шүтлгийн зүйл нь бол татаж тасарчаагүй явж исэн энэ бурхан алдан хайрхны газар нутгийн жишээн дээр тодорхой харагдаад байдаг. Ялангуяа хайрхан бол хамнагдуудын нутаг байсныг бид бүхэн нэлээд сайн мэднэ. 1860 оноо төгсгөлөөс хойш хамнагдуудыг буулгаж ирээд за ингээд энэ хамнагдууд, бурайдууд, за халахуудын тактик байсан овоо нь бол тодорхой харагдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол бурайдууд өөр газар очдог, хамнагдууд өөр газар очдог гэдэг нь бол аман түүхийн зөвд бол тодорхой харагдж байдаг. Гэхдээ энэ бүс нутгийн хувьд бол бид бүхэн энэ угсаатны зүүн мэдээнд бүрэн итгэх бас нэг эргэлзэх зүйл шаардлага байдаг. Ялангуяа бид бүхэн 2010 оноос хойш сардгийн эдийн малтахнаас хойш л ингээл тойрол хайрхан тойрол суурин болон явуулын судалгаа хийгээл явж байхад 12 онд гэхэд урайхаа хүн ер нь байгаагүй юм. За ингээд 20 он гараад ирэхээр урайхаа нар гараад ирж байгаа. 12 онд мэдгэжсэн урайхаа нар бол говьалтай тонхил юм уу алтай чигийн урайхаа нар ганц нэг байсан юм. Захиргаагаар энэ ажилладаг. Түүнээсээ ард иргэний дунд бол байгаагүй. За 20 оны үед бол нөгөө уулзж байгаа улсууд чинь эдийн улсууд нь байж байгаа чинь давтамжаар уулзсан шүү дээ. Тэг чинь мань яг таньдаг ах уу чи урайхаа болцсон л явж идэг. Нэг ийм зүйл харагдаж байгаа. Тэгэхээр ялангуяа энэ ургийн овогтой угсаа гаралтай холбоотой мэдээг бол бид хүн жаахан нягтлж сурвалжийн мэдээтэй нь бол тулгаж явах ёстой. За мэдээж аж ахуй эрхлэлт гэдэг бол өөр зүйлээ гэдгийг бид хүн мэдж байгаа. За миний мэдж байгаагаар ойлгож байгаагаар одоо энэ за тэр энэ хамнагдуудын өвлжөөнөөс тусдаа шүү. Би яг угсаатны зөв мэдээ ярьж байгаа учраас энэ Дүгэрсрэнгой гэж хүн байсан. Одоо энэ хашаадаргын газар байгаль хамгаалагч хийж байгаа Батчаргалахын аав нэм байгаа 90 гарч бурхан болсон баха. За энэ дээд нарийн дэлийн өвлжөөнд байсан шиг байгаад байгаа. Энэ одоо тойр мөр нь бол өөрөөсөө манай өвлжөө байсан гэд ярьдгийн тойр мөр мэдгдэх юм байхгүй л те торлог дэдэгдээд явцсан. Өөрөөр хэлбэл одоо энэ босх тэнгэрийн даваанд юунд хайрханд хамгийн их дөгж очсон өвлжөөл гэсэн үг шүү дээ. Сүүлийн 60 хэдэн жилд. За ингээд ерөнхийдөө энэ газар нутгийн чинь бид зөвхөн тахилга шүтэнтэй учраас хүндэтгээд байгаа мó гэдэг нэг ийм асуудал байгаад байгаа маа. Ер нь альч бүс нутгийн хэмжээнд ялангуяа бид хүн энэ галерей доктор бид нар бас энэ хараагийн ноён уулын судалгааг бас ингээ хийж исэн адилхан жишээ кейс харагдаад байна. Энэ тахилгатай газар нутаг болгон чинь өвөртөө хормойдоо өвлжөөтэй. Өвлжөө байгаа учраас энэ танин мэдхийн чанар гэдэг юм чинь бол ингээд бодиттой ирчихэж байгаа юм л да 5 хошоо хэд нөгөө амь зуулгаж байгаа малын чинь өвлийн бэрхэд аваад үлчиж байгаа газар учраас. Ийм учраас энэ шүтлгийн хэлбэр нь бол явагдаад байгаа. Дээр нь энэ бүс нутгийн хувьд бол эзэн хаантай холбоотой энэ ой сарамж түүхэн метаборын хүрээнээс баяжигдаад ирэхээр бол энэ тахилгын хэлбэр нь бол татаж тасарчихгүй альч нийгмийн үед ирдсэн байх ийм магадлал харагдаад байгаа. За мэдээж энэ одоо бид хүн баг ихтгэл болгонд ярьж байгаа хаа энэ нуус төвчөөний нутаг дарахалж исэн жишээг. За түрүүн тэр ярьсан одоо энэ шүтлгийн хэлбэр дээр бол энэ овоо нарын хамнагдууд, бурайдууд, халахууд бол энэ тусдаа овоотой байсан юм байна гэдгийг бол угсаатны зөв мэдээнээс тодорхой харж байгаа. За энд нэг тодорхой зүйл байгаамаа. За энэ Даштандуугой гэж энэ яг ер нь би язгуурын нутгийн үе юм уу гэж ойлгоод байгаа. Энд чинь яг угсаатны зөв мэдээнээс харж явах чинь сүүлийн 20-30 жил ирсэн хүмүүсийн мэдээг яг иших үү, яг уугуул нутгийн хүнээс иших үү гэдг нь бол бас нэг жаахан ялгадаг ийм зүйл байгаа арга зүйн хувьд. За энэ Даштандуугой бол яг уу залуу өдөр насаа бол тонхил талд өнгөрөөсөн хүн эдэр насаа. За баг хүүхэд байхдаа бол энэ мөнгөний нутгийн хүн байгаад байгаа. За ингээд бол энэ Даштандуугой ярианаас харж яхад бол за энэ мэдээж тахилгын үед бол за энэ ч одоо 80-аад настай хүн гэдэг чинь хайрхан дээр би бараг амьдралынхаа туршид гараагүй гэсэн нэг ийм агуулга ярьдаг. Өөрөлдөл бид хүн бол одоо ононгийн арчнаас юм уу цагаан арлаас ч юм уу хаанаас энэ эдэний дээжээ өргөжөл хажуугаар шогшоо явчихдаг байсан. Хүн болгон давын өмнө гараад идэх юм шүү гэсэн энэ нэг ийм ойлголт ардын дунд байгаад байна. За мөн энэ угсаатны бүлгийн ялгамжаатай байдлыг ярьж байгаа. За дараагийн зүйл бол энэ ангийн зүйл түрүүнээс хойш би яриад байгаа. За энэ олиожгүй, жигжидгүй гэдэг юм хэд хэдэн ийм
довтой анчид байсан байгаамаа эдгээр ч одоо тэгээд байхгүй учраас бид бүхэн аман түүх, аман хууч ярианы зөвл дээр л ингээл баримт хийж ийн гэсэн үг. Өөрөлдвөл төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн үед эн чинь бол бурхан халдуунаас ан хийлээгээ тэрий чинь хориг цагдах юм байхгүй шүү дээ. Гэлээ гэхэд Баатар ян үлдээл босго тэнгэрийн даваа хайрхан гараад ирэхтэл ерөөс ан хийдэггүй байсан байгаа. Өөрөлдвөл нөгөө норм төлөвлөгөөтэй ан тэнд байгаад байдаг. Гэтэл одоо энэ одоо жигжтгэн гэр бүлийн хүн л дээ одоо байгаа хаа баг нурт байгаа. Энд ч бас яг дом хийгээд бас хайрхан дээр хийдэд удаа гарцсан л хүн л дээ одоо сахал махал тавиад тэгээ гарцсан л юм ярьж байгаа. Тэр үед ч бол ан хийж их чинь ганцаараа агнаад нэг арьс ус юм боловсруулах дээр бол за ишгүүл гэр бүлийн хүнтэйгээ явж исэн ийм зүйл байгаа. Энд миний хэлэгчгаа санаа болохоор зэрэг одоо бид өхөн хайрхны гал илгнээс одоо самрын отог байгуулчаал хайрхны гал илгэн дээрээс бол самар төвцсөн юм бол ор мөрөөл харагдаж л байгаа. Тэр социалист нийгмийн үед тэр нэг үзэл сурталтай байхад хүртэл бид өхөн хайрхнаасаа бол ан хийдэггүй байсан байна гэдэг нь бол тодорхой. Хайрхны бараа харагдаж байгаа газар шүү дээ. За энэ бол ийм тодорхой илэрхий зүйл байж байгаа. За тэгээд энэ бүс нутгийн нэг онцлог зүйл бол одоо энэ хайрхантай холбоотой шүдлэгийн төрөл зүйлүүд сан тахилгын судруудыг монголчлоод тараацсан айл болгон тараацсан ийм социализмын үед тараацсан ийм зүйл бас харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ овоо тахилгын зүйл гэдэг бол татаж тасрахгүй ямар ч цаг үед ямар ч нийгмийн үед бол ирдсэн байж байгаа. За мөн хайрхантай холбоотой дараагийн аж ахуй соёлын нэг элемент илэрхийлэл гэдэг бол хайрхны тэр бисрэг наадам уралдаанд бол одоо бооцоо маягийн юм байгаа да тэр бага овоо малын овооны тэрээд хэдэн мал богдын гол өксөөгөөд хэдэн адуу уралдуу морь уралдуулаад азраг уралдуулцдаг. За тэр малын овооны тэнд нэг 32-16 бүх барилдуулцдаг. Эдгээрээ бол бүгчүүд их бэлгшээж ирсэн ийм уламжил байгаад байгаа. За энэ бүх зүйлээс харахад бол монголчуудын энэ мэдлэг ухаан аж ахуй соёлын илэрхийлэл гэдэг бол ийм татаж тасрахгүй ард иргэдийн дундаа бол тогтолцоотой ирдсэн байна гэсэн ийм санааг бол би хэлхийг хүсэж байгаа. За хоёрд нь бол энэ нэгэнд аж ахуй соёл ярьж байгаа учраас ангийн соёлоос гадна түүх аж ахуйн зүйл бол хайрхан дээр төдийлөн хайрхны бүс нутгийн хэмжээнд судалгааны эргэлтэнд ороогүй зүйл харагдаад байгаа. Одоо Петровисын амралтны дээтэл ингээл гол өксөөл дан мэхээрл байж байгаа. Дээшээгээ нөгөө гогд мангар нь байж байгаа. Эдгээр нь нуус товчон дээрээ байж байгаа. За эдгээрийн хувьд бол одоо зөвхөн энэ мэхээрнээ харга ажиллагааны тухайд гэхэд яг хуу халахын ихэнх нутгийг бодоход тэр хатаадаг аргыг бодох юм бол тэр хайрхан хавийн би одоо ганцхан мэхээр нээж исэн хүн энэ одоо би нэг 40-50 хүнтэй уулзсан болоо да 6-7 сумын. Тэгэхэд дүгүрсрэнгоогоос өөр мэхээр нээж исэн хууччул ер нь байдгүй. Дүгүрсрэнгой арга гэхэд бол одоо тэр мэхэрийг чинь машиндаад нойтноор нь бол хэрэгэлдэг бор тосоо холдог нэг ийм уламжил байж байгаа. Өөрөөр хэлбэл тэр бүс нутгийн хэмжээний түүх аж ахуйн соёлын хоцрол гэдэг юмыг бид бүхэн жаахан судлах, сурталчлах ийм шаардлага бол байгаа. За мөн одоо мэдээж энэ ангийн соёлтой холбоотой ялангуяа энэ бавгаа шүтлэгтэй холбоотой мэдээ хараа бол хайрхан тойроод бол нэлээд илүүг байдаг юм аа. За энэ бүхнийг бид бүхэн бол бас судалгааны эргэлтэнд бүрэн гүйцэд яг нэг суурь судалгааны хүрээнд оруулаад тэгээд ирвэл бусад судалгаандаа бас нөхөр болох байхаа гэж бодож байна. За ингээд миний хэлсэн санаа бол ийм байна. За та бүхэнд баярлалаа. За доктор Инхбатартай баярлалаа.